Өндөр уул, өтгөн ой, өргөн далайн тэртэгэн, хөх цэнхэр тэнгэрийн доор, хөрс далтан дэлхий дээр, азаавар нэгэн өвгөн аж төрн сууж гинэ. Угаас өвгөн 3 хүүтэй, өвгөн хүн ухаантай гинэ. Удаах хүн гайвахгүй гинэ. Отхон хүн харин огтын тэнэг хүү гинэ. Утсан чимсэн жүү, үгүй чимсэн жүү, ууршиг гай нүрдэж гинэ. Тариан талбайд нь хэн нэгэн тарьсан буудайг нь гатлах болж хөдөөний эрчүүд ийм лайг хүн болсоор үзээгүй гин. Эсвэл мухалгачийг хэрхэн барихаа хэлэлцэж гин. Маргаж сайн нэг юм манаж хонхоор болцоо гинэ. Иван чи ийшээ. Энэ тараага ингээр таар. Даниэль хоёрын төвтэй даварсан хулгайчийг бариад авъя. Үрцэд таадаад ч барахгүй юм байна. 3, 4, 5, 6 хуруу дарж таадаад ч хормостой яд дуусахгүй юм байна. Хулгайч. Энэ ахны наш вариш. Ну, поставь вот эти чамайг. Нуруунд минь тогтсон чи эзэн минь болох ёстой. Харин гэвч намайг тавьчих. Хариуд нь би 2 морь өгье. Урд хожид үзэгдээгүй удмын хурдан хөлөг барья. Хоёр морин дээрээ 23хан төө өндөр ар нуруунда 2 бүхтэртэй алт дэлэн урт чихтэй
Багхан нэг морийг бас чамд бэлэглэе. Агсан хоёр хүлгээ арилжуулж чи арилжаарай. Хэвлүүхэн жаахан морио хэнд ч битгий өгөөрэй. Газар дээрч, газар доорч ганц нөхөр чин тэр шүү. Одоо харин баяртай. Орон дэлхийд буцъя да. Харин танайг минь дахиад талхалж туудсан байгаа чи. Не жалея сапога, пьяное море по колено, голова не дорога. Чинчигтэй болох нь хараач үн тэрнийг хоосон толгой дүүмээ хоёр морь хөдөлж гэж. Ранний час рассвета сыплет солнце с бороды, камни самоцветы. Ах ты, поле, мое поле, хорошо гулять на воле. Хорошо гулять. Харин сайхан адуу минь хайрлаж гамнсан агт минь ялгуун сайхан мордыг минь ямар чөтгөрөн авчихва. Ад чөтгөрийн хамаагүй. Ахнаар чинь аваад явсан. Айхтар гарц гарсан ч гэсэн аргалж чамд туслая да. Одоохон намайг мордоод ав. Олигтойхон сайн бариад яв.
Яасан хачин галвэ? Ямар сайн нийтвэ? Учиргүй их гэрэлтэй мөртлөө утаа илчгүй ингэж хөөе. Хайх юм юу ийсэн? Галч байна. Өөртөө зовлон хураахгүй гэвэл өдөрт чи битгий ав. Хайх тэр их гай түүтгэр авчин шүү. Надах чинь. Би дими нэрэд вэ? Би шүү. Хайх тэр их гай түүтгэр авчин да. Надах чинь. Тэр үед ийм заншилтай. Хотын цаг чөрөөгүй бол худалдаа хийдгүй байж. Үгийн мөргөлч хотын цагдаач ирлээгэн. Алтан бүрээгээ тэр үлээгээд айхтар чангаар хашгирлаа гинэ. Тангаа нэцээ сотонутэн дэрэн тонол хулгай зилги хутгаан мэнгүй худалдаа намайгаан одоо хийцгээ Зочдч мухалгаа нэлээгэн зам олныг дуудлаа гинэ. эрхэн ноёд минь ийшээ морилцгоо манай дини юм энд байхгүй бараа таваар элбэг байна солонго булаг соосрыг сонгоод авцгаа авхаа нар минь Азар ташуур хом байна. Азгайгүй сайхан эмээл байна. Дажгүй бүх сурчгал байна. дармал хэрэм боовчгал байна амталж дарсан ажимчгал байна Алгадуу чигэнсэн бэлүү чигэл байна. алиа хөөрхөн багц суул минь али бов аваад байгаарай хамгоолны донтор хаанцэн залууч юм Агтч нарын таавал араас нь бас дагалдаж явна. Эцэг минь. Эцэг минь. Хараад ханшгүй хангал байна. Хаан миний лунаа байна. Яхан мартын эзэн хийм бол хөөе залуусаа хөдөө мөр хэнийх вэ? Хангалын хоёр мөр хант минь минийхээ. Энэ хоёр хүлгийн эзэн гэвэл би. За, марич би авъя. Зархан байгаа сте. Сагна. Сагэн чи юу авах юм? Цаан наан гэлгүй 5 малгай цэлэн мөнгө авна. Энэ чинь тэгэхээр 19 үгүй. Тийм үү? Пөө. За, авда. Ой, мөнгө нөгөөч.
Муу дүүгээ мухарлаад муухай юм боллоо доо. Надаас та нар ухаантай ч гэсэн наадах Иван чинь шудрах шүү. Хөгшин могой. Чи юуг нь харав? Хөлөг мөргийн минь хүлээж аваач. Яадаг билээ. Элиг хөшөөд өгөх гинэ. Хүлэг мөрд минь үргээд хүний гарт баригдахгүй юм дээ. Одоо тэгвэл яа идэх вэ? Ортонд чи очиж алтан саатай дээл өмсч аль хашгал болж дээ. Хамаг ахта тэгэхээр хаан би чамд даалгая. Хачнаас. За яах вэ? Хаан танд би зүтгэе. Ачит хаамын одоо би үзэгдэх болоо шивдээ. Тантай үнэнчээр зүтгэсэн минь талаар өнгөрч байх шивдээ. Иймдээ хүрсэн чинь хогчин. Иваны хэлснийг очиж хий. За хүлцэнгүй зарц Иван минь хүлэг мөрдөө зүчээнд яваач. Харалж хоцорсон ч гэлээ би. Харшаас харцыг зайлуулнаа гайгүй. Тэнэмэл тэнцээ аргалтаа ташуулч тэнийг залхуун дэнтлээ байна. Танхай муцаалыг чинь тагтагож байдаг байна. Шатаморын цагтаглан хамаг юм цэвэрхэн ийш нэг л биш дээ. Илэмшигтэй зайлахгүй дээ. Альбин чөтгөр тослож адууны дилийн сүлжээд байна.
чамд л сайн харж байгаад чамайг би нэг чаддаг байхайгүй. Настольный град, в теремах бояре спят, а ко мне покой не идет, сон из дома не берет. Уж я челки распущу, частым гребнем расчешу, гривы в косы заплету, загляжусь на красоту. Ой, вы кони скакуны, вы красивы и стройны, но для сердца моего горбунок милей всего. Идите чутурмань, и мучертаем пансю. Залуу минь ингэж бадрах чинь энтэй. Алдаж онсон би чинь ачид таньгаан ирлээ. Хэцүү цаазыг битгий тулгаж хэлэх үгийг минь сонсож. Хэлээч тэгээд ташаа өгдөгөх юм бол чинь таш өрийн амд үзүүлэн шүү. Алдаж биш. Монгоч биш. Алдаж шууны өдийг хаан эцэг таниас харамлаж нуудаг юм байна. Шидтэй үтнэн байна. Олддоггүй тэр галт шувууг ордонд авчираа гэх юм бол аваад ирж чаднаа гэд амарч суудаг юм байна. Нусгаа тэнийг аваад ир. Нодрогны амд үзүүлээд өгье.
хатуу цаазыг жээ зөрчиж хаан миний хөрөнгө болох галт шувууны өдийг гаргаж үзүүлэлгүй нуусан байна. Ярьж хиндэж хилээгүй юмсан. Яаж яагаад мэдчих вэ? Тэр чинь үд биш ээ. Тийм шидтэй юм надад яаж олдох юм? Яам гинэчи. Яасан тэрслэн тибэчи. Яаж чи зүрүүдсэн ялнаас одоо муултрахгүй дээ. Аббат Ивана хилтрүүлж хайрлаач. Ахад би хутлаа хэлэхгүй. За яах вэ? Эхний удаа юм байна. Зарлиг болгож би өршөө ёо. Алддаггүй ховор галт шувууг ордон намайг авчиргэвэл аваад ин чадна гэд амгарч байдгийн гэж чиний тухай нэг үг чихий минь дэлслээ. Тэгж би хэлсэн бол Тэнгэр намайг энд нэргийг хэрвээ чи галт шувууг хэрэг болгож авчрахгүй бол харуусны ёроолоос ч болов хайж чамайг барьж аваад шонгийн оройд өлгөөд шорлож орхино гэдгээ сахал юугаан барьж сануулж би амдгаали. Сайд мовол. Ой, чванючи. Энд минь ороогүй болоод л үеийн хэлж байна шүү дээ чи. янда мөрмөндөө. Аварч туслаач бүгдэрт минь. Нөхөр журмаар чамд хэлэхэд нүсэр алба биш ээ энэ. Нүсэр алба урд чинь би. Нүдэ улаатал уйлхаа харин азна. Туслаач тэ надад. Туслаач. Эзэн басан чамдаа би элен далангуу хэлий. Хоёр твш шар будаа хол газрын дарс аваад мандах нарнаар хоёулаа маргааш аянд гарыг. Ургах нарнаас өмнө энд ус уух гэж галт шувууд ихэнх халин нисч ирдгийг. Энд л тэднийг барина да. Ямар читгэрийн шидвэ. Ямар олон шүү вэ?
Эч минь. Одигүй Иван хайчихва. Оргоомайгүй дамуу цадаг. Эцний зарилгыг ямар тоох юм биш. Энэ удаад гулраа мэдтэй. Уяа ганцлаад ирэх юм бол ойсон ч би өсөхгүй дээ. Хөөмдөж байгаа тэрний хурсхийн хууч хаянда. Саксуу гайхал чамат. Сан дэсцэхэндээ. Хамаагүй тарих чамат. Томсон дэс бэлтэндээ. Я веревочку скручу, я обиду отплачу. Айта хавкахай хоншорт. Архиж мушгираад ухаасаа билээ. Астж байгаад хахаж ухмэр. Газрын гамар ороосоо билээ. Өргөөнд минь юутай ирв? Өнөөх шууга үзүүлдэ. Хаан эзэн минь та азан. Хаш ордныхоо гэвчийг эхлээд хааж битүүлж бүрэнхий болго гэж хажуудах улстай та тушаалтун. Ой, сайдуудаа, төргөлцгээ. Хошиг самбарыг хаацгаа. Ус түргэн цацаарай. Тамина наатха бариара. Хөл гарын хүлээрэ. Хүрхэн ус асгараа. Хөтлөгөө наатха бариара. Бариад ав. Хогтож чадахгүй үсчээд байна уу? Торонд гушуухан шургаарай. Сэргэлэн нөхөр ваня минь. Сэтгэлийн минь ганц сэргээд явна. Хамтл байсан чинь хариуд би хааны дөрөөчөр томилий чамайг. Тантас чи ингэж тавраад байхгүй байлгүй дээ. Амт нөхөр минь би чамайг
Ахаад чадхаа бас мэднэ гайгүй. Даамай хол тэр газар далай тэнгис бий гинэ. Нэлийсэн тэр их далайн цаана нэгэн хүүхэн суудаг гинэ. Тэгтээ тэр эгэл биш. Гэрэлт нарны охин гэгэн сарны дүү гинэ. Оронгоо тэр хүүхэн улаан торгон дээлэмсөд урт алтан завин суугаад өнгөн сэлүүр бариад өөрөө залуурдаад явдаг гинэ. Яруу сайхан дууг ятг хуураар хуурддаг гинэ. Тэр моцаадийг ахаад яланд унганда. Ходи по спине и по груди, пеничек берет давай. Раз, два, гуся вода, раз, два, заря худоба. Будет наш отец родной, в банке нежится больной, как младенец розовый. Раз, два, гуся вода, раз, два, заря худоба. Эй, давай пару, вот давай. Раз, два, гуся вода, раз, два, заря худоба. Аду, орна мэрэ. Аду, хавар дөрэ. Нөгөө тэнийг яван чин нүгэлтэй антимаас ондоо нэг шоухаг онцгой хөрхөн гүнчиг таньдаг мэддэг гээд таны сахнаар андгайлж байх юм. Он гэвэл ноолно гээд онгөрөөгөө хэлж байх юм аа. Албатива минь. Чиний тухай алтан хушуу сая хүргэлээ. Өөр нэгэн шоухаг өөрөө хэлбэл үцэрэн дүнжийг өргөнд минь авчирна гэсэн гэж өнөөдөрхөн надад дуулгалаа. Хилтрүүлж хайрлах хаант минь. Хин тэгж хэлж байна? Яаж ч та зээл гаргасан? Яавч би хуурдахгүй шүү. Хэлэлцэж марах хаан бол хэрвээ чи ордонд минь 3-7 хоногийн дотор гуагүнжиг авчрахгүй юм бол эрүү шүүд чамд тулгаж энэ биеийг чинь тасчин шүү. Хардаа Иван. Захгүй далаа цэлийж байна. Сар жилээр энд чинь сайхан хүнж суудаг юм да. Олон шидээр дүүрэн арчлан гэдэг гайхалтай яа.
Ой, эзэн минь. Хөвдөж унтахаа болоорой. Хэрэг бишлээ. Босоорой. Чилэвүүд алтас болдог юм. Хаван нөгөө сайхан гүнч олиггүй бол мэхснээс зайлахгүй. Одоо тэрнийг тонлогвол таарна. Нохоо үхээсээ билээ. Мохор нөхөд булгаасаа билээ. Гүн тамийн яраад очоод үрнээс унаж татраасаа билээ.
Харсан цагаас хойш би хайр сэтгэлдээ шатах боллоо. Хархан нүдий чинь бодхолоор харанхуй шөнж унтхаа боллоо. Гэгэн цагаан өдөрч гисэн гэгэлзэж заваад болохоо боллоо. Найр тэвгэ хэлээчтэй. Найр хормаа бэлчсэн шүү дээ. Маргааш өглөө хайрт минь мандах нарнаар сүмд гэрлээ. Тэр чинь ямар хэрэгтэй юм? Тэгж өгөхөж болё. Өвчгөн минь харж үзээч. Гэрлэмэр байна шүү дээ би чамтай. Гойж хатна болгоё гэвэл 3 хоногийн дотор бид ирсэн их далайн гүнээс бэлцэх юм олоо дээр. Хөөе! Тэр Иваныг дууд! Хүмүн чи намайг сонс. Одоо чи яваад Одомгүй далайд хүрээд оч. Тэр далайн гүн ёроолд тэтэмт гүнжийн бөгжгийг нь хэрвээ тэрний нолоод ирвэл хишиг шан харамгүй өгье. Түрүүчиг айнаас ирээд түрүүтэй гутлаа даахгүй явна. Тийм байж дахиад тэнгис надад очих гэж юу? Итгэ тэнийгээд байгаа ч те. Би хоримжих гээд байна шүү дээ. Өглөж битгий цааргалаад бай. Өтөр түргэн яв. Ойн цаахад очлоог нь оволсон далайд хүрлээг нь тэнгис далайд авраг халим тэгнээд хэвтэж байх юм гинэ. 10 жил тэр амтэн айхтар тарслан зовсон гин ямар буян хийж ялаа нэмгэрлэхээ мэддэггүй гинэ. Яасан хэцүү санаа алдна вэ? Ямар мэдээлэлтэй ингэж шанална уу? Тэнгэр бурхны зарлиггүйгээр Тэнгис далайн мандалд явсан 30 хүлэг онгоцыг ударч орхисон болохоор ингэтлээ энэ зовж эмэлж шаналж байгаамаа. Тэр хүлгийг гаргах юм бол Тэнгэр бурхан түүнийг амраана. Хэрэг зоригтон юунд вэлээ? Хэт нутагтан хаан вэлээ? Хааны нийслэлээс бид явнаа. Хатны бүгжийг хайж явна. Тэнгис далайнхаа ёроолыг нэгжээд тэр бүгжийг олоод өгөөч. Удаан зовх юм. Хэлж надад өгөхгүй юу? Ямар үлтэй болоод вэ? Яг шийтгэл хүлээгээвэ. Яагаад зовж байгаагийн чинь ярьж өгөө халим минь. Бэлцгийг бидэнд өгвөл бэлхнээ чи чөлөөтэй болно. Да яг үтгийе. Чин сайн найзтай чихнийхээ нэгч сугалж өг гэдэгтэй. Хэмнэ! Үнэн алдсан минь ээ! Та нар хэрвээ Мосын хааны албатан бодил гээгүүн бол алив эндээс нууцгээ! Ганц хормын дараа энд гайхалтай юм болох гэж байна. Хамаг тэнгис цалгиж халим загас хөрвөх гэж байна. Тэмээ сүлд болох хүүхэд нэргэртэн очицгаагаараа. Явцгаая.
Тэнгэр бурхны зэрлэггүйгээр Тэнгис далайд хөвж 30 хөлөг онгоцыг ударч өргсөн болохоор ингэж чи зовж байгаа. Чи шаналж байгаамаа. Хэрвээ чи тэднийг гаргавал хэрэг чин цайрч би чинь амарна. Зэлийсэн их далайн, нэлийсэн их мандалд хөлөг онгоц сууд гарч байна. Хөвн аялж байна. Анд хоёр нөхрийнхөө ач тусыг хариулахаар үн далайн ёроолоосвэ үнжим мөвчийг олж ирье. Илэн амсан гайхалчи бэлзгийг маань олсонгүй дээ. Аврах халим минь гэлаала. Аврагч хүү чамд харин баярлалаа. Ач буйны чинь мартахгүй. Айхад баяртай уулзъя. Хаг номгоохгүй юм байна. 500 чөтгөрийг энд халим загас хийж таглаад хайсан юм байлгүй. Одоо яваа минь мордороо. Олигтойхон барьж аваарай.
Хааны ясаар нэхийн яслый. Хатан бэлзгийг чинь олсныг мэдэгдээ. Үсгүй чамтай гэрлэмээр байна гэж бүх зэрэг гархан хэлье. Гэрлэмээр байгааг чинь ойлгож байна. Гэвч хараахан эрт байна. Яахын аргагүй хайртай байтал яагаад чи цааргална вэ? Ус сахлан бууралтаж үүдэн шүдэн унсан. Ийм хаантай хэрхэвч би лав суухгүйдэг. Эр би минь өтсөн ч эд хав минь хэвээрэ. Ёо. Та ядаж харалта. Таарч үнэндээ тохирно гэж юу те? Хаантан та буурал толгойд харин би 15 настай. Эргээд та залуу болчих бол эргэлзэх юмгүй хатан чинь болъё л доо. Эрхэмсэг үнж минь саярхаж хайрлаач те. Эргээд хүнд хүрдэггүй шүү дээ. Бие та хайрлахгүй бол бихний эргээд залуу болчих нь. Маргааш боломогц хаан та мандахын улаан нарнаар өргөн уужим талбайда 3 том тогоо тавиулж ширмэн тэр тогооныхоо дор ширүүн гал өрд гэж зарцаалбат нартаа зарлиг болгон буулгагтун эхний тогоонд мөстэй ус Ирмийн хүртэл хийлгээрээ даргилтал буцалсан усаар дараагийн тоогоог дүүргээрээ сүүлчийн тоогийн буцламгай сүгээр дүүргэж тавиарай. Ингээд эхнэрээ намайг болгоё гэвэл эргээд залуу болъё гэвэл хамаг хувцаа тайлж хаяад халуун сүд эхлээд ор. Дараа нь түүнээсээ гараад даргилсан усанд нэг шумбаад мөтхөн түүнээсээ гараад мөстэй усанд ороорой л доо. Ингэж л хаантан чадах юм бол эдгээр сайхан залуу болно доо. Эцэн хаамны бидний гутар. Тэгнүүсэн тэр 3 тогооны эцсийн мэдхийн тулд иван хүүтэй туршаад үз. Дараа нь тэгээд болж байвал даруй өөрөө орохгүй юу та? Ой. Маргааш боломогч чи байна шүү. Мандахын улаан нарнаар өргөн талбайд минь өрөөтэй 3 тогоонд дүүргэсэн уцалсан сүв 2 усанд булхаж нэг туршинда Хашиг халуун усаар чинь гахаа шууд зомолдог биш үү? Харин тэр хүүтэн усанд нь харайж ороод гарч болно. Оргилж буцалсан тогоонд харин орон гэвэлж хол хитнэ. Юу? Тэрсэн гинэ чи? Алуу, энийг бариад ав. Аваача түргэн суургалж хай. Хатсан тавх хар усаар хаширтан энийг сой. Даруй тэр орохгүй хайчих уу? Дараа нь яах вэ? Яриамс. Чамтай уулзлаа та. Ятрасан бол минь уучлаарай. Хайртай бүгдэрт морин минь. Хаан намайг хөнөөхнэ. Гансарч битгий уйлдөө. Гайтай энэ явдлаас гарч болох л байлгүй дээ. Үхэж байсан ч би чинь үнэн ч эзнээ орхихгүй. Тэгэхээр чивэн шүү. Тэнд нь явж очимгцсан. Бүр эцсийн удаа бүгдэртөө жаахан мортоогоо хагцах ёсыг хий гэж хаандаа нэг хэлээрээ. Тэгээд гуйхаар чинь хаан
тэг гэж хэлнэ. За одоо айх юмгүй залбирч мөргөд унтаа. Зааваня минь. Хувцас тайлаад заас ёсоор тогоонд ордоо. Хаан эзэн минь таньда харц би чинь мөргөн гуй. Ирмэгхэн бүгдэртэй морийг минь ирүүл гэж зарлагдаач. Хамгийн сүүлчийн удаа би хагцах ёс хиймээр байна. Дайгилсан сүнд шалзрахгүй бол дараа нь усанд болно биз? Хөдлөхгүй Ваня юу зогсов? Түлээж би чиллээ шүү. Энэ бие хайрлахгүй аа? Эргээд залуу болно хаа.
орчуулсан мэрэгэн дуу оруулсан Баттушиг, Батцэцэг, Оюун, Мэргүбаатар, Жимзарыг, Дарамсрын. Дууны нэрвэш Эрдэнэ чимээг, Асад найрагч Болдбаатар. Монголын үндсэн телевизэн дуучлалын студи